За ганц асуулт нь хоёр санал байгаамаа. Энэ хуулийг бол зарчмын хууль бол дэмжиж байгаамаа. Ер нь хүн сүдэж яамнаас сүүлийн үед авч байгаа арга хэмжээ ялангуяа малыг эрүүлжүүлэх талаар авч байгаа бодлогын ажлын эхлэл Оросын холбооны улстай мал эрүүлжүүлэх хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болсон гэдэг ийм ажлын бас нааштай эхлэл санаачлагууд одоо бас гаргаж байгааг бас дэмжиж байна. Тэгэхээр энэ хуультай бас шууд утгаар хамаагүй байж мэдэх юм засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр сонгуулийн мөрийн хөтөлбөр бид нар ч мал аж ахуйн гаралтай төвөгддөг түүнийг үнэтэй болгох зовор малчдынхаа одоо орлогыг одоо дээшлүүлнэ. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үнийн эрсдлээс хамгаалах тусгай сан байгуулна гэдрэгэд маш их зүйл ярьсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан. Энэ одоо ажлын маань эхлэл одоо юу байгаа вэ? Ялангуяа тэр мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэтэй болгох талаар ямар одоо алхмууд хийгдэж байна уу? Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үнийн эрсдлээс хамгаалах тэр тусгай сантай холбоотой асуудал нь одоо ямар шуухан шатандаа байгаа вэ? Энэ талаар сайн тусан тодорхойлсон мэдээлэл хариулт одоо өгөөч гэж. Хоёр дахь асуудал нь малыг эрүүлжүүлэхтэй холбоотой асуудал дээр ярих юм нь ер нь малчтай бид энэ малыг эрүүлжүүлэх горим технологид маш сайн одоо сугармаар байгаа юм аа. Нийгэм нүгүү хэлэхдээ 90 оноос хойш мал малчтаж шилжснээс хойш мал аж ахуйн эмнэлэг үржлийн хувь шилжснээс хойш үндсэндээ энэ талаарх хяналт бол байхгүй болсон. Малчид маань малыг эрүүлжүүлэх горим технологион алдснаас болоод малчдын хөдөг иргэдийн дунд сүүлийн жилүүдэд гарч байгаа хавдар өвчл маш их одоо нэмэгдэж байгаа. Энэ юутай холбоотой гэхээр малчид маань энэ малыг одоо эрүүлжүүлэх, малын одоо эмт харилгыг дураараа одоо хяналтгүйгээр хэрэгжиж байгаатай холбоотой. Хөдөө явж явахдаа малчид бол Евомик гэхэд хавар нэг тарьдаг, намар нэг тарьдаг. Тэгээ үнсэндээ хэрэглээд байгаа учраас малчдын дунд гарч байгаа тэр хавдрын одоо өвчлөл нэмэгдэж байгаа нь бол энэтэй одоо холбоотой би бол тэгж ойлгодог. Тийм учраас бол малчдыг нь малаа эрүүлжүүлэх горим технологид нарийн одоо сурах хэрэгтэй байна. Нөгөө талаас бид малыг эрүүлжүүлэхийн зэрэгцээгээр малчтай одоо эрүүл байдаг, хүнээ одоо эрүүл байх асуудал дээр манай хөдөө аж ахуй яам бас одоо анхаарал хандуулах хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдд нэг хэлэхэд шүлхий цэцэг өвчин гэж бид одоо яриад байдаг. Гэтэл малчдын чинь дунд чимээгүй өвчл маш их байгаа шүү. Тэр нөгөө бүцлээс малаасаа хавар одоо мал төлдөхөөр малын нөгөө хагнаасаа одоо дамжиж хүнд одоо бүсэд өвчин төсдөг. Сайл сүгээрээ одоо дамжиж одоо малчид малын одоо гаралтай халдварт одоо өвчнөд одоо нийлэгддэг. Ийм асуудал маш их одоо байгаа. Тийм учраас мал эрүүлжүүлэхийн зэрэгцээ малчнаа хүнээ одоо эрүүл байх, малын гаралтай халдварт өвчнөөс урьдчилан одоо сэргийлэх тийм одоо бас чадах одоо бэхжүүлэх асуудал маш одоо анхаарал хандуулмаар юм санал байгаамаа. Хоёр дахь асуудал нь энэ малын гаралтай эмийн бүтээгдэхүүний хяналт бол үндсэндээ сүүлийн жилд бол байхгүй болсон. Чанартай чанаргүй нь мэдэгдэхгүй. Тэгээ малчид маань дураараа энэ одоо энэ тариаг одоо хэрэгэлдэг одоо болсон. Энэ маань үндсэндээ эргээд нөгөө манай бүтээгдэхүүн цэвэр одоо бүтээгдэхүүн мөн үгүй юу гэдэг эргэлзээ бий болгож байгаа. Малчдын дунд төвсөрөн газрын одоо малын гаралтай бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа иргэдийн дунд ч гэсэн малын одоо гаралтай өвчлөлийн одоо нэмэгдэж байгаа ийм одоо асуудал маш их одоо байгаа. Тийм учраас бид энэ эмийн бүтээгдэхүүн тавих одоо хяналтыг одоо сайжруулмаар байгаа юм. Гурав дахь асуудал нь ерөөсөө энэ эрүүл бүс гэж одоо зоон гэж одоо зарлж одоо болдоггүй юм уу? Өөрөнгөө аймаг Баян хонгор эдрийгээд үндсэндээ малын одоо элдв одоо тийм халдварт өвчин гардаггүй бүсүүд байна шүү дээ. Шүлхий гардаггүй. Тэгээ энэ одоо Өрөнгөө аймаг, Баян хонгор аймагуд бол эрүүл одоо бүсгээд ингээд одоо зарладаг. Тэгээд тэндээсээ махан бид одоо бэлтгэдэг, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнтэй бэлтгэдэг, экспортод одоо гаргадаг. Ийм одоо бодлого авч болдоггүй юм гэсэн. Ийм нэг 2 3 За нэг асуулт асуусан. Би зочин танилцуулчих. Тэгээд дараа нь хариулаарай. Улсын хурлын гишүүн Арднаас хэдийн урилгаар Говьлтан аймгийн Бугад сумын иргэдийн төлөөлөл улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байгаа юм байна. Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За сэргэлэн сайд микрофоны өгчээ тэр нэг асуултанд хариулчих. За чин зэрэг гишүүний асуултанд хариулъя. Энэ мал аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнээ үнэтэй болгох чиглэлээр ямар ажил зохион байгуулж байгаа вэ? За энэ мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үнэтэй болгох, дотоод гадаадын зах зээлд борлуулах чиглэлээр бол бас манай яамны хамт олон тодорхой ажлуудыг төлөвлөж хийж эхэлсэн. Тэгээ яг энэний ер нь суур асуудал нь энэ мал эрүүлжүүлэх
Мөн хоёр дахь асуудал малаа эрүүл гэдгээ бас зөв зарлах мэдээлэх тухай асуудал байгаа юм. Саяны хамгийн сүүлийн асуултанд бас давхар гарч байгаатай уялдуулаад хэлэхэд бол бид бас энэ эрүүл бүс гэдгээ бас зарлах чиглэлээр ажиллаж байгаа. Баян хонгор Өвөрхангай аймгийг одоо өвчнгүй эрүүл бүс гэдгээр зарлахаар бид бас Франц улсын одоо эрдэмтдтэй бас хамтарч ажиллаж байгаа гэдгийг бас танд дуулгая. Тэгээ мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үнэтэй болгох чиглэл дээр бол бид нар бас нэлээд бодлогын дөрвтэй өөрчлөлт хийх бас шаардлагатай байгаа. Өнөөдөр манай мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд дээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр аж ахуйнуудын хувьд бол бас нөхцөл байдал нэлээд хүнд байгаа. За манай ноолуурын үйлдвэрүүд, за дархны одоо нэг хийдлийн үйлдвэрүүд, тоотой эдхэн үйлдвэрүүд маань бас дэлхийн зах зээл дээр гарч ажиллаж байгаа. За бид бол ер нь одоо бас сүүлийн үед баримтлах нэг бодлого бол бас ингэж бодож байгаа. Экспортод гаргана гэхээсээ илүү дотоодынхон одоо хэрэглээг энэ дотоодынхон үйлдвэрлэлээр хангах чиглэл рүү онцгой анхаарч ажиллая гэж бодож байгаа. Үндэснийхээ үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо хэрэглэдэг болох. Жишээлбэл саяхан бид зөвхөн ганцхан одоо чиглэлээр тав хүн жишээ хэлэхэд цайгаараа гэтэл одоо бид 98% импортоор авж байгаа. Сүүгээр гэхэд одоо ер нь 20 сүүнийхээ 60 орчим хувийг импортоор авж байгаа. Ингээд дотоод нөхцөл бололцоогоо дайчлаад энэ гаднаас орж ирж байгаа энэ импортын бараа бүтээгдэхүүнийг орлох бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх чиглэл рүү бас нэлээд онцгой анхаарал тавьж ажиллая. Мэдээж цаадалт нь экспорт дарах тал руугаа бас шатраатай үйл ажиллагаануудыг төлөвлөж явуулах шаардлагатай байгаа нь харагдж байгаа. За мөн таны түрүүний хэлсэн энэ малчтаас сургах, малаа эрүүлжүүлэх чиглэлээр технологи гормын хүрээнд ажиллах мэдлэг чадвар олгох чиглэлд бол бид бас сургалт зохион байгуулахаар аймаг орон нутгийнхаа хөдөө аж ахуйн газрын дарга нартайгаа сая удирдах ажлынхаа зөвлөгөөнийг хийх үеэр бол бид бас нэлээд өдөрдөмж чиглэл өгсөн. Орон нутгад ажиллаж байгаа манай мэргэжилтнүүд энэ чиглэлээр бас нэлээд идэвхтэй ажиллах, төвөөс бас энэ чиглэлээр сургалт үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлийн ажлуудыг бас төлөвлөж байгаа гэдгийг бас танд хэлье. За бүрчлүүдийн хувьд бол бид тусгай одоо хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ чиглэл дээр бол бас нэлээд мэдлэг мэдээлэл өгөх талд бас ажиллаж байгаамаа. За хүнсээ эрүүл байлгах чиглэлээр одоо бас анхаарал, хүнээ эрүүл байлгах чиглэлээр бас анхаарал хандуулах шаардлагатай гэж таны хэлсэнтэй бол бид бас санал нэг байгаа. Энэ чиглэлээр бол энэ хуулинда 4-р бүлэг дээр бол нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр бид зүйл залтуудыг оруулж өгсөн. За мөн малын гаралтай эмийн бүтээгдэхүүний одоо хяналтын асуудал бол үнэхээр одоо бас хүнд байгаамаа. Манай малчид уртаа эмийн сангаас эмээ аваад тэгэл өөрийнхөө үзмжээр л өөрийнхөө одоо дооцоор малаа эмчилдэг, тарьдаг ийм асуудлууд байгаа. Энэ чиглэлээр бол манай мэргэжлийн хяналтын газар, манай яам бид хамтарч эх 7 хоногт бас нэг уулзалт хийж самжиг зурхаар ажиллаж байгаа. Бид бол энэ зүйл дээр бол одоо бүхий л талаараа хяналт тавьж ингэж ажиллаж байгаа. Манай яамны дэргэд бол малын эмийн зөвлөл байгаа. Фармакопены зөвлөлгээд сайн дурын бас тийм төрийн бас байгууллага бас ажиллаж байгаа. Эдгээр байгууллагууд маань бол энэ чиглэлээр бас хяналтаа тавьж ажиллана. За тэгээ хууль батлагдлан гарсны дараа бол орон нутагт хамгийн гол нь суманда энэ хэрэгжилтийг одоо хангах, хяналт тавих чиглэлээр бол Саран гэрэл гишүүн